Манай ерөнхий улсын сургуулийн хүүхдүүдэд иж бүрэн 45-аас одоо бараг 70 сая төгрөгийн иж бүрэн комьюнитивдийг сургууль байгуулж өгч байгаа байхгүй юу. За тэр нь юу гэж нэхэр яг хичээл дээр үүссэн онлын мэдлэгийг яг туршилтаар баталгаажуул туршилт хийгээд тэрэн дээр боловсролт хийгээд тэр бааз суурийг тавьж өгч байгаа. Түүнээс гадна одоо сүүлийн жилүүдэд Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг Ачитек компани маань нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ерөнхий улсын сургуулийн 9 дугаар ангийн сурагчдын дунд масс олимпиадыг 5 дахь жилдээ энэ жил зохион байгуулж ингэж явж байна. Түр ангид суралцж байгаа бүх сурагчид хамрагдаж байгаагаараа энэ олимпиадын масс олимпиадын гол ачлаг богдол түүнд оршиж байгаа. Химийг сонирхч хүүхдүүдийн тоог ихсэгдэг. Тэр утгаараа ирээдүйн улсын хорондоо хэрэгсээтэй химийн мэрэгжилтэн бэлтгэх суур хүүхдүүдийн тоо ихсэн гэдэг чинь явандаа тэр мань өрсөлдөөнтэй болно. Тэгээ өрсөлдөөн дундаас чанартай одоо мэрэгчлэн гарч ирнэ. Мэдээж анги хамт олноороо орж байгаа юмд хүүхдүүд ангийнхаа хүүхдийг хойш нь татчихгүй гэж бас тийм айгүй тийм өөрөө нөгөө хувь хүний хариуцлага айгүй хүндсдэг. Тэр талаараа одоо чинь нөгөө хүний хувь хүний одоо бас төлөвшөлт нэлээд том байр суурь одоо энэ масс олимпиад бол үзүүлж байгаа байхгүй юу. Ер нь олимпиад болон урамшуулалтай. Хүүхдүүдэд урам өгч байгаа байхгүй юу. Ангаараа сайн биш. Энэ ач холбогдол нь айгүй өндөр. Одоо бас ингэж хүний хөдөлмөрийг үнэлж болдог юм аа гэдгийг бол Ачитек компани бас шагналд бас харуулж идэг. Энэ утгаараа бол Ачитек компани зохион байгуулж байгаа химийн масс олимпиадын одоо бас олимпиадуудаас ялгарх гол онцлогийн нэг нь болж чадчих байгаа. Ингээд нөгөө химийн шинжилгээнийг судлах юмыг одоо яг ингээд амьдрал дээрч туршаад онол дээрч үзээд хоёр талаас нь цогцоор нь авч чадах тэр боломжийг бүрдүүлж байгаагаараа Ачитек компани явуулж байгаа. Одоо нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийж байгаа масс олимпиад химийн комьюнитийн ерөнхий улсын сургуульд нийлүүлж байгаа энэ хоёр ажил бол үнэхээр одоо ач холбогдол өндөртөө.